Дотоод хэргийн их сургуулийн удирдлагын академиг төгсөгчдөд магистрийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаанд их сургуулийн захирал доктор профессор Цагдаагийн Хурандаа Батбаатар болон захирлын зөвлөлийн гишүүд багш Алман хаагчид төгсөгчдийн гэр бүлийн төлөөлөл оролцлоо. Удирдлагын академиг 2021-с 2022 оны хичээлийн жилд хууль сахиулах удирдлага хөтөлбөрөөр 26, стратеги тактик хөтөлбөрөөр 22 суралцагч төгсөж магистрийн дипломоо гардан авсан юм. Эдгээр хөтөлбөрүүд нь цагдаа хил хамгаалах, шүүхийн шийдвэр, онцгой байдлын салбарын удирдлагын нөөцийг бэхжүүлэх чиглэлээр бэлтгэж сургадгаараа онцлогтой. За өнөөдөр хууль сахиулах удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгааллаа. Бас маш баяртай байна. За энэ хөтөлбөрийн онцлог гэвэл одоо бакалаврын боловсроос илүү удирдлагын ухааны чиглэлээр байгууллагын удирдлага, байгууллагын стратеги цааш дэргэжүүлэх үйл ажиллагаа төлөвлөлттэй хүүгэнтэй хэрхэн харилцах вэ? Аль багш хэрхэн удирдан зохион байгуулах вэ? Ажил арга хэмжээг одоо бүс нутгийн хэмжээнд хэрхэн одоо удирдан зохион байгуулж үр дүнг тооцоолох вэ гэдэг талаар одоо хөтөлбөр одоо бакалавраас илүү их онцлогтой байна. Тэгэхээр энэ одоо хөтөлбөр нь бакалавртаа харьцуулбал бас нэг онцгой нь хууль сахиулах тусгай чиглэлийн байгууллагууд, хууль зүйн яамны харьяа агентлагууд энэ хөтөлбөрт одоо хамрагдаж одоо удирдлагын ажлыг бэлтгэж байгаагаараа бас онцлогтой байна. За өнөөдөр дотоод хэргийн их сургуулийн удирдлагын академиг магистрийн зэрэг төгсөж байгаа ангийн хамт олон болон түүний ар гэрийнхэнд мөн багш нартаа эрдмийн баярын мэндийг хүргье. Ингээд манай удирдлагын академи бол цагдаагийн стратеги удирдлага, онцгой байдлын стратеги удирдлага, мөн шүүхийн шийдвэр үүсгэх байгууллагын стратеги удирдлага, мөн хил хамгаалах байгууллагын стратеги удирдлага, мөн захиргааны стратеги удирдлага гэдэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байгаа. Ингээд манай ангид бол өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр үүсгэх байгууллага, хил хамгаалах байгууллага, цагдаагийн байгууллага, мөн улсын бүртгэлийн байгууллагаас суралцагчид ирж амжилттай төгссөн. Хэдийгээр энэ 2 жилийн хугацаанд цар тахал хөл хөрөөтэй байсан хэдий ч онлайн болон танхимын хэлбэрээр сургалтыг зохион байгуулж өнөөдөр төгсгсөн багш нартаа бол баярлалаа. Ингээд удирдлагын сургуулийн үе таалга болон энд суралцах хүсэлтэй иргэдэд бол нээлттэй байдаг учраас та бүхнийг ирж суралцаасаа гэж уриалж байна. Удирдлагын академийн хууль сахиулах удирдлагын магистр гэдгээр төгсөж байгаа. За миний хувьд бол удирдлагын академида сурч байгаа хугацаанд дотоод хэргийн их сургуультай сурч байгаа хугацаанд бол Монгол Улсын хөдөлмөрийн материаллаа мэдээж Токио 2020 зуны паралимпийн наадмаас алтан медаль авлаа. Энэ сургуультай орж ингэж суралцж төгсөндөө бол маш их өндөр сэтгэлтэй байна. Их сургуулийнхаа удирдлага болгон багш ангийн хамт олондоо бүгдэнд нь баярлалаа. Тэгээ энэхүү богино ч гэсэн одоо 1.5 жилийн хугацаанд бол маш их зүйлийг сурч мэдлээ. Маш их олон сайхан найзуудтай боллоо. Сэтгэл өндөр байна. Бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Ёслолын үйл ажиллагааны үеэр удирдлагын академийн захирал Цагдаагийн Хурандаа аз баяр хэлэхдээ сургууль төгснө гэдэг тухайн хүний хувьд ихээхэн хүч хөдөлмөр, төвчээр зүтгэл шаардсан бид бүгдийн хамтын ажиллагааны үр дүн билээ. Багш нараасаа сурсан мэдлээ өөрийн чадвар, дадлага туршлагаар практикт хэрэглээ болгох цаг ирж байна гэлээ. Удирдлагын академийн магистрийн хөтөлбөрт амжилттай суралцсан 3 төгсөгчдөд докторийн хөтөлбөрт эсэлтийн шалгалтгүй элсэх эрхийн бичиг олгож 3.8 голч дүнтэй төгссөн суралцагчдад онцлог диплом олголоо. Амжилттай төгсөж магистрийн дипломоо гардан авсан төгсөгчдөө ажлын амжилт хүсье.